Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ян Сянхуй. Шанхайн бүсгүй. Энэ түүхийг надад Ли Вэнхан хэмээх барууны үзэлтэн ярьж өгч билээ. Ли бөгөөс Хубэн хүн дунд сургууль төгссөн. 1948 онд чөлөөлөх айрамд элсэж бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны дараа сайн дурын айрамд алба хааж улмаар Солонгосын дайнд оролцсон нэгэн. Хойд Солонгост байхдаа Америк цэргийн суманд өртөж 3 хавирга нь хугарч шархатсан. Ингээд эмчлүүлэхээр нутаг буцаад цагдаад алба хаах болжээ. Түүний хэлснээр Чинэлэг айлаас гаралтай байсны учир Цахиргаанаас Гансү мужийн нийгмийг аюулаас хамгаалах газарт баруун хойд бүсэд тусламж үзүүлж буй нэрээр хуваарлжээ. Гэвч тэнд удсангүй. Зю Цяны хөдөлмөрийн хуваарлтын өөрчлөлт шинжилтийн хэлтс рүү шилжиж үйлдвэрлэлийн хэсгийн ажилтан болжээ. 1957 онд түүнийг барууны үзэлтэн гэж буруутхан ажлаас нь халаад Зябэнгоуд ажил хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэхээр шилжүүлв. 1960 оны 12 дугаар сард Тэмдхийн тариалангийн талбайд ажиллаж байсан барууны үзэлтнүүдийг чөлөөлж, урд үрдийн ажил үүрэгт нь эргүүлэн хуваарлсан боловч ажлаасаа халагдсан Ли Вэнханд очих газар олдсонгүй. Хүмүүжиж байсан газрынхаа дэм буудалд 2 сар суусны эцэст дарга нь "Чи ерөөсөө Ансигийн 10 дугаар бригадын сангийн аж ахуйд оч. Ямар таач ялтан нэр зүүхгүй ажиллаад байж болох биз. Ажилчин тариачин болоход юу нь буруутгав?" гэж өгүүлсэнд тийш явжээ. Аж ахуйн дарга "Ажилчнаар авъя гэхэд бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл барууны үзэлтээ гэгдэж явсан хүнийг ажилд авах амаргүй байдаг" гэсээр адаг сүлд нь ялаа эдэлж дууссан хүний хуваар ажилд авъя гэд сард 24 яаны цалинтай ногоочноор авав. Энэ мэт ногоо тарьсаар 1969 онтой золгоод цэрэг дайны бэлтгэл сургуульд зарлахад сангийн аж ахуйн ял эдэлж байсан ажилчдыг Гансүгийн төвийн 5 дугаар сангийн аж ахуй руу шилжүүлсэнд тэрээр үнэн хэрэгтээ ялтан биш учраас хилцээхээ хідэн ажилчдын хамт Сяованы сангийн аж ахуйд хуваарлагдсан очжээ. Ийхүү манай 14-р хорооны мал аж ахуйд малчин болж бидний хамт бэлчээрийн захын ажилчдын байранд суух болсон юм. Өдөр хоног өнгөрхийн хэрээр бид бийсээ мэдлэлцэж хэн хэндээ итгэн Зябэнгоуд байх ахуйда үзэж туулсан бүхнээ надад хуучлан суудаг болов. Түүний өгүүлсэн нэгэн түүхийг дор сээрүүлэн бичье. Би чамд нэг эмэгтэйн тухай ярих гэсэн юм. Тэр эмэгтэй болвоос над шиг барууны үзэлтэн гэгдсэн хүний эхнэр. Шанхайн бүсгүй билээ. 1960 оны улс тунхагласны баярын өмнөхөн Зябэнгоугийн барууны үзэлтнүүд тэр дундаа ирээд удаагүй хүмүүс хүнд хөдөлмөрт нохлуулж эцэж туйлдсан хэдэн зуун хүнийг Гаотэй тосгоны Миншүэн бууд зэлүү дээрх даваачив. Мужийн засан хүмүүжүүлэх газраас Зюцяны засан хүмүүжүүлэх газрын харьяа 10 хэдэн сангийн аж ахуйд хөдөлмөр эрхлэн хүмүүжиж буй улсаар Тэмдхийн атар газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж 500 муу газрыг хагалбарлах болдгийм байна. Юу юугүй өвөл хаяанд буух төгсөн үе болохоор сангийн аж ахуйн дарга даамлууд уг шийдвэрийг таагүйхэн хүлээн авч цөөн хэдэн хүнийг дуртай дургүй явуулахар болсон тул Зябэнгоугийн сангийн аж ахуйд хүмүүжиж байсан барууны үзэлтэй гэгдэх 1500-аад ажилчныг тийш нүүлгэн шилжүүлж Цэлян уулын ус ургамал тэгш судаг жалгаар суулгав. Цэлян ууланд үер буухан элбэг. Үерийн ус уулын бэлд хэдэн гүнзгий гууж алга үүсгэн атраа татуулжээ. Бидний суусан жалгал гэхэд 2 км гаруй урт уулын бэл хэсэгтэй гүйхэнч хойшлох тусмаа гүнзгийрч 6-7 метрийн гүнтэй болдог. Хөрс нь элс шавар ихтэй. Байшин савгуун учир бид нүхэн гэр гаргаж суулаа. Нүхэн гэрүүд харилцсан адилгүй, том жижиг хэмжээтэй. Урагшаа харсан метр орчмын өндөртэй учраас 4 хөллөж ороод суусны дараа л толгоогоо оргих боломжтой. Нэг нүхэн гэрт 1-2 хүн сууна. Манай багийн нүхэн гэр нэлээн том жалганы дунд хэрд байрлана. Баг маань эхэндээ 25 хүнтэй байсан ч Зябэнгоуд байхын 3 нь өөд болж мөн 3 нь эцэж тураад хөлөө зөөж чадахгүй болж тэндээ үлдсэн тул
10 эсвэл ор хоронгүй үлдсэн өөр 2 хүний хамт 21 үлээ суув. Би багаасаа Вэндай, Цуй, Вэжанхай, Чаачунвэн, Жунгуйлан, Жанга нэр нь хэмбэлээ дээ. Баруун хойд бүсийн багшийн сургуулийн түүхийн тэнхимийн багш явсан нэрийг мартчихлаа. Энэ хэдийг сайн сандаг. Нэрэ Цуй тэгэхэд минь шууд ирээгүй юм. Зябанг уучлдээгүй. Биднийг тийш шилжихээс 2 сарын өмнө оргосон юм. 40-од онд Бээжингийн их сургуулийг төгссөн, ус цас шиг англи хэлтэй. Төгсмөгцөө сэхэтнүүдийн нууц намд илссэн. Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны дараа мужийн зөвлөлийн сурталчилга хуулгын хэлтэст ажиллаж байсан. Вэндае мужийн ангаахын сургуулийн орлогч дарга Ланжоугийн эмнэлгийн сургуульд багшилж асан. Мен шууд хордож өөд болсон доо хөргий. Түүний дараахан Дунзянги бий барсан юмдаг. Вэндаегийн өөд болохыг би сайн сандаг. 11-р сарын эхэн шиг үлээ. Надад төхөж ирээд "Лавли, би ч энэ 7 хоногоос хэтрэхгүй шинжтэй. Шар сүрлийн үртээ зутан угаад хордчих шиг боллоо" гэхэд нь жигтэйхэн айж "Үнэн үү гэвэл тийм ээ" гэсэнсэн. Шар сүрлийн үрээр хийсэн шүл уус юм санж. Шар сүрэл гэж юу болохыг чи мэдэх үү? Мэдэх л байх. Эрэг газар элбэг ургадаг шүү дээ. Цөөн навчид жамтагтай адилхан боловч арай бүдүүн өндөр штэ. Ишин шар өнгөтэй, навч нь бас шарангуй. Ялгаж танихад хялбар. Хэсгийн тариачид шар сүрэл гэж нэрлэдэг. Түлшинд ашигладаг. Зарим тохиолдолд талбайн захад тариалж, тариагаа салхинаас хамгаална. Шар сүрлийн үрийг эдэж болдгийг бид Зюцян Гаотэй тосхны засан хүмүүжүүлэгдэж байгаа хүмүүсээс олж мэдсэн юм. Тэд энэ тухай настай улсаас дуулжээ. Их улсглэнгийн үеэр нутгийн тариачид шар сүрлийн үрээр гол зогоодог байсан аж. Тиймээс тэнд ажиллаж байсан барууны үзэлтнүүд нутгийн тариачдаас үрийн салгаж, хальсын суллаад орны бүтээлгээр сэвж цэвэрлж сурчээ. Шар сүрлийн үр намуу цэцгийн үр шиг нарийн ширхэгтэй учраас бүтээлгээр сэвхэд хийсэд явчихна. Цуглуулж яваад шарж болгондоо. Гэхдээ түлж болохгүй. Хайрсгийг айдал гаргана. Нарийн ширхэгтэй үрийг шарахад тесэрч байгаа сонсогдохгүй. Тогоон дотор ялимгүй хөдлөхт нь тесрлээ гэж мэдэх учиртай. Дараа нь даавун уутанд хийж хувцсныхаа хормойд нь ууцхан бэхэлж оёод хадгална. Нуухгүй бол харгалзагчд олоод хортой гээд хураачихна. Шар сүрлийг идэхэд амаргүй. Чимхэж яваад тогоонд хийж цардуултай зутан шиг цагаан өнгөтэй болтол нь буцалгах учиртай. Цардуултай зутангаас ялгаатай нь савхаар хутгахад нарийн ширхэгтэй байдаг. Ийм байвал идэж болохгүй. Үлээгээд хутгаад байх хэрэгтэй. Айл болох хурдан хөргөх нь чухал. Хөрсөн зутан цав уу шиг болно. Татхад хаймар шиг сунах агаад энэ үед нь таслаад идэж болдог. Зажлагддгүй болохоор хэсэг хэсгээр нь таслаад л залхихаас өөр замгүй. Шим тижэлгүй боловч хороггүй. Хоосон ходоод дүүргэж өл дарах хэмжээний ид. Зарим газрынхан цагаан шавар идэж өлөө дардаг байсан да. Түүн шиг лээд. Хурдан шингэхгүй лав 3 хоног. Шингэхгүй ч гэлээ өтгөн болж гадагшлахгүй. Ногоо цагаан идэж дарах учиртай. Зутан байхад нь уувж яавч болохгүй. Хөрч цав уу шиг болохоос өмнө уувал ходоодонд байсан хоолны үлдэгдлийг хооронд нь наалдуулж бөөгнөрүүлээд төвжирэл болдог аюултай. Зябанго мен шууд лавтай хідэн 10 хүн ийм зутан ууснаас болж төгжирч өгсөн юмдаг. Зарим нь торчлоггүйдээ эхний удаа хийж үзээд л хордсон бол зарим нь ховдог сэтгэлээсээ тэгээ биз. Баг зэргийн зутан уувал гэмгүйч ер нь болгоомжлохон зүйтэй. Эмээс Вэндаягийн хэлхийг сонсоод айсан нь тэр. Шар сүрлийн зутан хортой гэж мэдээгүй юм уу гэж асуухад мэднэ. Өлсөд даанч хөргөж тессэнгүй хэд балгачхлаа гэж хариулсанд хэд балгасан гин шүү. Яг хэд балгасан юм бэ гэж уцаарлвал хагас аягийг уучсан химээв. Гү яаж угаан инвэ гэхэд жаахан тосон туулга уучхвал гайгүй болов уу гэлээ. Тосон туулга гэдэс дотрыг цэвэрлэж туудаг гэдгийг би мэдэх тул гарчгүйгээд хэд хэдэн эмчээс гуйсан ч хүмүүс гүйлгэж шингэн алдаад байхад юу гэж чамд тосон туулга өгч байдгийм бэ гэд халгаасангүй. Эмч нарын хэлдэгч үнний ортой. Тэнд ажиллаж байсан улс
бохир хүнснээс болж туулгаад хэд хэдэн хүн шингэн алдаж нас барсан билээ. Толгойгоо ганцгалсаар нөхөн гэртээ ирж Виндаяд "Чи амьд үлдмээр байвал би өтгөнийг чинь ухаж гаргая" гэлээ. Зямбангууд байхдаа бид нэгнийхээ өтгөнийг ухаж гаргадаг байсан юм. Үнд хөдөлмөрт нухлагдсан бид ямар ч тамиртын хээгүүн дээр өдөрт олгодог 12 лам будаа шим тижэл болохгүй. Өлсхийн эрхэнд өвсний үндэс, хэвэг, навчгээд гэдэс дүүргэх юу л байна идэнэ. Зарим нь шингэхгүй зовооноо. Гэдэс дотор ямар ч өнгөргөө болсон учраас хүндэрнэ гэдэг бэрх ажил болж хувирав. Нүхэн жорлонд сууж арай гэж хэдэн ширхэг хоргол гаргадагсан. Ямар сайн даал өвсөн тижээлтэн гэж нэгнээ харааж зүгхэв. Өтгөн маань малын хорголоос ялгарах юмгүй. Жорлонд суугаад ширхэг хорголж гаргахгүй ялбэг. Тиймээс нэгнийхээ өтгөнийг ухаж гаргахад нь туслана. Ингэхдээ улаан удаар хийсэн жижиг утгуур ашиглана. Чих ухагчтай адилхан ч хавьгүй том. Ийм утгуургүй амны халбгаар ухуулна. Виндая болохоо байгаад надад хэлснийг тэр үед даанч гадралсангүй. Хэвлийн том бойж хатуураад өтгөнөө гадагшлуулахын аргагүй болжээ. Дагуулж гараад нүхний амсарт суулган ард нь гарч өвдөглөөд утгуураар нэлээн удаан ухсан ч юу ч гарсангүй. Эдсэн ногооны навч өвсний үндсийг шар сүрлийн шөл барьцалдуулан хатжээ. Тэр нь бөксөөр нь гарамгүй том учир тэглээд гарах биш. Барьцалдсан өтгөнийг хаглах гэж оролдсон ч болсонгүй. Утгуураар хүчтэйхэн дарахад бөмбөлөг хөдлөгч Виндая тэсхийн аргагүй өвдөж дуу тавина. Ухсаар байгаад бөхснийх намсар шалбарч цус алдсан ч өтгөнийг гаргаж чадсангүй. Виндаягийн гэдэс том байсаар 5-6 хоногийн дараа өөд болсон да. Бид түүнийг бүтээлгээр ороож нүхэн гэрээсээ гаргав. Өдийн хойно өөд болоочдыг хөдөөлүүлдэг багийнхан ирж цогцын морин тэргэнд ачаалаад хойд уулын судагт оршууллаа. Манайхнаас элдэвийн мэддэггүй ганц хүн нь Дунзянги. Тэр бол мужийн ардын эмнэлгийн эрэгтэйчүүдийн тасгийн эмч. Шанхай хүн. Шанхай анагаахын сургууль төгссөн шиг үлээ. Түүнтэй Зямбангууд танилцсан ч аминчлан ярилцаж байсан удаагүй. Өөр багт хуваарлагдсан болохоор тэр биз. 1959 оны улс тунхагласны баярын өмнөхөн сангийн аж ахуйгаас биднийг Зүүцван руу илгээж улс тунхагласны 10 жилийн ойн баярт зориулсан хөдөлмөр хүмүүжлийн үр дүнгийн үзэсгэлэнг үзүүлв. Тэгэхэд биднийг хоолны газарт оруулахад Дунзянитэй нэг ширээнд сууж таарлаа. Зямбангууд хүмүүжиж байсан барууны үзэлтнүүд баг саг мөнгө хоолны талаантай. Гэрээсээ авчирсан эд хогшил гэвэл тэр. Хөдөлмөр хүмүүжлийн колонд хоолны нэмэлт өгдөгөө тул мөнгө өрлөгөө хадгалсаар байлаа. Ингээд хоолны газарт орох боломж гармагц хөлхөөр болсон нь мэдээж. Гэсэн ч тэр үеийн хоолны газрын хоол тогтсон хэмжээтэй нэг хүнд хагасчин будаа эсвэл 2 ман туул өгнө. Зарим нь илүү хүн идэх санаатай тэрүүхэн зуур 2 ч хоолны газраар орж амьдсан юмдаг. Ийхүү Дунзянgiтэй нэг ширээнд суун хэдэн үг сольж 1956 онд баруун хойд хязгаарын бүтээн байгуулалтыг дэмжих хөдөлгөөнд оролцож сайн дураараа Ланжууд очсныг олж мэдсэн юм. Урд нь Шанхай хотын нэгэн эмнэлэгт хэмчээр ажиллаж байгаад Ланжуу очмогцоо мужийн ардын эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр томилогджээ. Эхнэр нь мөн Шанхай нэг эмнэлэгт эмч. Тэр жил амарчсан тул нөхрөө дагаж яваагүй гин. Гэргийн айлын ганц охин учраас эцэгхэн Шанхайгаас явуулаагүй юмсанж. Түүнээс биш нөхрөө дагахаар байжээ. Дунзянги 34-5 орчим настай. Хоолны газарт сууж асан түүний сэхэтэн байрын шинж байдал өдгөөч нүдний харагддаг. Хоолны газраас гарахад барууны үзэлтнүүдийг жагсаагаад Зябангөө орох зам дээр гаргав. Дунзянги ч удаан тэсэхгүй болов уу гэж хэлж байснаа би санддаг. Хоол унданд дур сонирхолгүй болсныг анзаараад тэгж бодсон хэрэг. Тэгэхэд хажуугийн хүн маань "Чиний хэлдэг үнэн шүү. Их цамаа хүн шүү дээ" гэсэнсэн. Бусд нь өвсний үндэс, огт нь хулгана гэд өёр гэдэс дүргэх юу л байна идэж байхад тэр бохир гэд халгаахгүй. Цайны газраас өгдөг өчүүхэн хоолоор л голоо зогооно. Түүнээс хойш би хэсэгтэй л Дунзянgiтэй тааралцсангүй. Өнгөрчтэй л гэж бодтол
Мен шүүд нэг нь өхөн гэрт хуваарлагдсан суув. Эргэж учраад "Дон хогшин минь амьд минь дуулцдаг байжээ" гэж дуу алдахад "Амьд минь дуулзна гэж санаагүй юм аа да" гэд өөдөөс инээмсэглэнсэн. "Чи их цамаа хүн шүү дээ. Тааралдахгүй болохоор яваад өгчл" гэж бодсон гэхэд элэг хатуураад сангийн аж ахуйн эмнэлэгт 3 сар хэвтээд гарлаа гэв. Мен шүү дэрснийхээ дараач мань хүн элдв юм идэхгүй хിവэрэ. Зиабенгод эцэж цуцтлаа ажилдаг бидэнд сарда 24 жим будаа өгдөг байсан тулдаа цөөн хүн өнгөрсөн ч мен шүү дэрмэгц бидний нормыг өдөрт 7 лан, сард 14 лан болгож багасгаад өдөртөө нэг л хоолдог болсон тул өлбөрч үхсэн нь цөөнгүй. Нас барах хэмжээг багасгахын тулд захиргаанаас тодорхой шийдвэр гарган барууны үзэлтнүүдийг хүнд хөдөлмөрөөс чөлөөлж өдрийн цагаар өвсний үндэс дүүж огт нь гөрүүл барьж өөл залгах нөхөн гэртээ унтаж амархыг зөвшөөрлөө. Бид ч тэр хавийн огт нь гөрвлийг барьж идэж болох өвсний үндэс навч болгоныг идэж дуусгав. Гэт Дунзянги тэр болгонд ам хөрөхгүй. Хоолны газраас өгдөг нормын хоолоо идээд гудсан дээрээ хэвтэж өнжинэ. "Цамаархаад яах вэ? Идэх юм олбол идэж байх хэрэгтэй. Амби чухал шүү дээ" гэж арга ядан ятгахад "Хүн ийм юм идэж болно гэж юу?" хэмээн хариу асууж билээ. Дунзянги эхнэрийнхээ Чарл хөлбөрч үхээгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Барууны үзэлтэн гэгдэж Зиабенгов дэрснээс хойш эхнэр нь 2-3 сардаа нэг эргэж ирэхдээ жигнэмэг, хуурайсуу, чихэр тэргүүтнийг маш ихээр авчирч өгнө. Гэвч мен шүү дэрээд сар болоход тэр нэлээн дорж яс арьс болтлоо турж ицээд нүд нь гарихлав. Явахдаа гуйвж салхи гарвал хийсчихмээр арай гэж өдөрт 2 удаа цайны газар орохтойгоо боллоо. Нөхөн гэртээ ус уухтаа мөлхөх агаад өдөр тож нүдээ нээлгүй чимээ эмээгүй хэн хэвтэн. 11-р сарын дундуур юмсан нэг орой нөхөн гэрийнхээ үүдэнд төөж ирсэн тунхуугийн үндэс буцалгад суув. Бүдүү нарийнаараа савхны дайтай тунхуугийн үндсийг түүхийгээр нийтвэл халуун, буцалгаад идвэл баг зэрэг чихэрлэг амт орно. Тэгтэл Дунзяны дөхөө дэрв. Үндэс идэхнэг санаад савхаараа хэдийг авч өгвөл түлхээд "Ли хөгшин минь чамаас гуух юм байна" гэлээ. "Юу тэрв гэвэл чи ланжоод эргээд очихон лав гэдэг юм байна. Яасан итгэлтэй ярих нь нэв. Нүүр ам хавдаад нүдээ найж чадахгүй, хөл гар салгалж хавдаад гутлаач өмсч чадахгүй болоод байна шүү дээ" гэлээ. Үннийг хэлэхэд 11-р сард бэдэхийн хөнгөө туйлдж Вэжэн хайгаас бусд нь тураалын туйлд хүрсэн юм. Өдөш ундахдаа амьд сэрнэ гэдэгтээ итгэхгүй шүү дээ. 2-3 ханаад л нэг нь үргэж байсан учраас аргачгүй биз. Тэд бүгд нойрон дундаа өвдөж зовлгүй чимээгүйхэн амьсгал хурааж билээ. Тийм байтал яагаад оргож босоогүй юм бэ гэж чи асуух байх. Оргосон хүн би шүү. Цуй, Жонуян, Вэжэн хайнаар оргосон. Минцийн тосгоны нээлүүлэлт хангамжийн хэлцээний эрхлэгч эхэн билээ дээ нэрийн сандаггүй тэр бас цугцсан. Тэглээч цөөн хэдэн оргосон. Эхэнх нь тэндээ үлдсэн. Хамгийн гол нь энэ олон хүн удирдлагадаа итгэж өөрийн бурууд бүрэн итгэж гэмшин хүмүүжнэ гэж бодсон учраас оргож босоогүй юм. Түүнээс гадна удирдлага биднийг сорж байна. Намд үнэн ч эсхийм шалгаж байна гэдэгт итгэсэндээ тэр оргож зогтвол намд үнэнч гэж хэлэгдэхгүй лав. Ховсглоос урвсан гэж адлуулах нь магадгүй. Нэг алдсан хүн ахиж алдхаас айж имэн шүүд. Ийм айсэл оргож зогтсон хүн тунцсан. Би ч турж ицээд удахгүй л гэж бодсон. Гэтэл Дунзянги "Ли хөгшин минь чи аргатай хүн амьд гарахтаа л гарна" гэж билээ. Гэхдээ ямар юмных нь арга байх вэ гэвэл чамд хүн идэх юм өгдөг шүү дээ. Би мэднэ. Хүн бригадын дарга чамайг шөнө 2 удаа дуутахад чи эргэж ирээд орондоо юм идсэн. Би нойр хулжаад унтдаггүй болохоор сонссон гэхэд надад хэлэх үг олдсонгүй. Түүний хэлдэг үнэн. Тэр миний нууцыг олоод мэдчихжээ. 1959 оноос эхлээд Зиабенгов Синтантуаныхан өлбөрч эхэлсэн юм. Хүн бүр гэрээдээ захиа илгээж идэх юм илгээхийг захина.
Би ч үл залгах арга бодож хүн бригадын даргатай аминчлан уулзав. Хүн дарга Гансүгийн тоосгоны үйлдвэрээс хуваарлагдж очсон Зябнговгийн газар шорооны ажлын багийн орлогч дарга тушаал багтааж байсгийгэд морин тэргээр зүү цаан орж үйлдвэрлэлийн түүхийд ахун хэрэглээний бараа авчирдаг ажилтай. Түүний сацуу зүү цаанаас шуудангийн илгээмж зөөн. Хэрэгтэй хүн гэж санаад ойртож нөхөрлөн нэгэнтээ мужийн нийгмийг аюулаас хамгаалах газрын найзынхаа илгээсэн боодол утас хөх даавууг энэ надад хэрэггүй. Эхнэртээ өгч хувцс хийлгээрэй гэд түүнд өгчүүлээ. Хүн бригадын дарга Ганьгу тосгоны хүн. Уг тосгоны тоосгоны үйлдвэрийг татан буулгасны дараа Зябнговд ирсэн боловч эхнэр нь түүнтэй хамт ирээгүй. Эхнэр нь түүнээс хэддүү 22-3 настай болов уу гэмээр тосгоны бүсгүй. Хүн даргыг эргэж ирж байлаа. Хүн дарга илгээмж аваад гэрээс чи явуулсан илгээмж үздэй. Яагаад идэх юм явуулаагүй юм бол? Уг нь хүнсэл хамгийн хэрэгтэй дээ гэж хэлэхэд амын дагуулад тийм ээ таны зөв. Бидэнд хоол хүнсэл дутагдж байна. Гэд би гомби гоцон толгой аав ээж минь нас дээр гарч би тэнхээ муудсан. Буруудаад хөдөлмөр хүмүүжлийн газарт ирснээ тэдэнд хэлээгүй юм. Тийм болохоор хоол хүнс явуулах хүн байхгүй л дээ гэж өгүүлсэнд тэр намайг ихэд өрөвдөж мөнгөтэй болж бас учиртай гэсэнд мөнгө байлаа гэд авах юм олдох биш дээ. Бүх юм талаантай болохоор мантууч авч чадахгүй шүү дээ гэвэл гэлээж зүү цөөн ороод авч болно доо. Тентхийн хар зах дээр байхгүй юмгүй гэлээ. Байлаагээд биднийг ямар явуулах биш гэсээр түүнийг аживал тэр асуудалгүй би байсхийг айдл зүү цөөн ордог болохоор хэрэгтэй юм байвал чамд аваад ирж болно шүү гэж эргэлзэж тайнгэлзэлгүй шулуухан хэлсэнд бийж тэгвэл их баярлалаа шүү. Гэхдээ нэг зовлон байна гэвэл юу тэрв хэл гэж байна. Зябнговд ирсэн өдрөө бүртгүүлэхдээ бэлэн авч ирсэн 1000 юан, үнэт цаасаар авч ирсэн 300 юана санхүүгийн албаны хүнд хадгалуулчихсан чинь авч чадхаа байлаа. Танд аваад өгөх арга тал олдох болов уу гэвэл тэр чинь харин хэцүү хэрэг байна шүү. Би бодож үзье гэлээ. Ингээд маргааш намайг захиргаанд дуудуулж мөнгөийг чинь авчихлаа хэмэв. Яаж авав гэвэл эцэг эхийн чинь би таарав эм тангийн мөнгө явуулах хэрэг гарч гэж хэлтэл нягтлан түүгээр гарын үсэг зурулж аваад бэлэн мөнгө үнэт цаасыг гаргаад өгсөн. Би надад бэлэн мөнгө л хэрэгтэй. Үүнийг харин таав. Хэрэг болох цаг ирнэ биз гэсээр үнэт цаасаа түүнд өгвөл жигтэй их баярлав. Сарын 45 юаны цалинтай хүн даргаад 300 юан гэдэг их мөнгө. Тэгмэгц зүү цаанаас идэх юм авчирж өгөөч гээд 20 юан өглөө. 2 өдрийн дараа шөнө унтаж байтал хүн даргын дуудахыг сонсоод гарвал тэрээр "Маа, энэ хоёр бин хүнд мэдэгдэв" гэсээр цаасанд боосон юм өгч байна. Хүн дарга энчлэн 7 хоногтоо нэг удаа надад бин авчирсаар жил гарan болов. Бин хэдий хагас чин татахгүй жижигчгэлээ турж ицсэн миний аминд орсон юм. Дунзяныг энэ тухай сануулхад мөнгө маань дуусах төхөж байсан тул сэтгэл зовж л явлаа. Намайг чимээгүй байсанд чамаас нэг юм гуйх гэсэн юм. Чи зөвшөөрөх үү гэж ахин хэлв. Юу тэр вүлээ гэвэл эхнэр маань удахгүй ирнэ. Гэвч би тэр болтол тисэхгүй үз гэлээ. Би тэгж ярьж яах нь вэ? Би тэнхээ чинь гайгүй байна шүү дээ гэхэд толгойс ихсрээд ангэж хайрын үед сууж байхад толгой дүүнгтэж нүд харанхуйлах боллоо. Энэ лав сайнны дохио биш гэсэнд нойрмоглоо биз битгий санаа зов гэсэн ч ли хөгшин минь нойрмоглохоо би мэдлгүй яах. Нойр хулждаг болоод удаж байна. Хэвтээд байхад унтдаггүй хүн суугаагаараа унтна гэж үгүй. Толгой эргээд угаа юм. Сайнны дохио биш л дээ гэв. Нойрмоглоод зүүрэмгэлсэн байлгүй дээ гэсэн ч ли чамаас аминчлан гуйх нэг юм байна. Хэдэн өдрийн өмнө эхнэрийн бичсэн захиаг авсан. Ойрмогхон эргэж ирнэ гэж байна. Тэгэхээр нь би манайхны заримыг өөр тийш нь шилжүүлэх гэж байгаа. Намайг ч шилжүүлнэ. Эрэх бол хурдан эр. Мен шүүдэрээд намайг байхгүй бол чамтай уулз гэж хариу бичсэн. Химээсэнд "Ой тэгж бичдэг нь ямар учиртай юм бэ" гэж гайхширвал санаа зовлтгүй. Уг нь чамд энэ тухай хэлэхгүй байя гэж бодсон юм. Хэд хоног хүлээчихвэл эхнэртэйгээ уулзах юм билүү гэж санаад.
Тэгтэл өнөө өглөө босвол ахаад толгой эргэж байна. Би ч хүлээж чадахгүй нь болол та. Тэгээд л чамд хэлж байна гэлээ. Үдими юм ярих юм. Эхнэрээ санаад толгойч нэргээ үз гэсэн ч гашуунаар инэв хийлж би чамаас хэцүү юм гуйхгүй. Үнэн дээр жаахан зүйл. Гэхдээ чи ямарч байсан биелүүлэх учиртай. Эхнэрийг ирэхэд би эсэм мэнд байж байвал чи яах вэ? Харин ирэхээс өмнө унаадагвал намайг хүнжилд минь ороогоод нүхэн гэрийн тэр бууланд тавиарай гэв. Манай нүхэн гэр харьцангуй том. Хэдэн хүнийг өөр тийш шилжүүлсэн тул бууланд зайтай болсон юм. Эхнэрийг ирэхээр миний тухай ярьж цогцсон маань Шанхай руу аваад буц гэж хэлээрэ гэд гархилсан үдэрээ цоо ширтэх нь миний юу хэлхийг хүлээж буй шинжтэй. Би хэсэгтэй л хэлэх үгээ олсонгүй. Надад туслаач дээ. Өгсөн чинд булшлагдмааргүй байна. Лий хөгшин минь. Манай эхнэр ээж аав хадмууд бүгдээрээ л баруун хойд хязгаарлуу битгий яваач гэж ятгсан. Тэгтэл би баруун хойд хязгаарын бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэж зөрсөөр байгаад ирсэн. Харамсаач барахгүй юм. Тэднийхээ үгэнд орохгүй даан ч явдаа. Гэд эцэст нь 3-4 хонсны дараа эхнэр маань ирэхгүй бол оршуулна үсттэй. Үгүй бол өмх ирчгэн шүү дээ гэж билээ. Дунзяны 3 хоногийн дараа өөд болов. Өөд болгосод нойрон дундаа амьсгал хураадаг бол тэр тэгсэнгүй. Гэрэлтэй өдрөөр амьсгал хураасан та. Надтай ярилцсанаас хойш 4 дахь хоногийн үдээс өмнө хөнжлөө нөмрөн гудсан дээрээ суугаад эхнэрээ одохгүй ирнэгээд намайг санаа зовох хэрэггүй боллоо гэж хэлмэгцээ. Толгой гудаан амьсгал хураасан та. Хүн ингэж өөд болохыг киноноос л харж байсан тул анхандаа итгэсэнгүй. Киноныхан хэтрүүлж байна гэж санаж явсан ч тэр явдлаас хойш бодол санаа минь өөрчлөгдсөн юм. Чаа чунвэн бид хоёр түүнийг нугасны өдөн хөнжилд нороож нүхэн гэрийн бууланд тавив. Өөд болгостыг ихэвчлэн нүхэн гэрийн үүдэнд тавьж захиргаанаас томилсон хүмүүс хөдөөлүүлдэг байсныг дээр өгүүлсэн шүү дээ. Тиймээс маргааш нь юу дарга манайд өөрийн биеэр ирж журам сахих учиртайг сануулад тогтсон ёсоор түүний цогцыг дамжилж гаргаад жалганы ихэд хөдөөлүүлв. Би Дунзяныгийн эхнэрт ямар тааж хаана хөдөөлүүлснийг хэлэх хэрэгтэй гэж санаад тэдэнтэй цуг явлаа. Гэтэл маргааш нь юу дарга ямар учраас ирснийг олж мэддэг юм байна. Тэр өдрийн жинүүдэд хэд хэдэн хүнтэй зочид хяналт шалгалтаар ирсэн юм санж. Цэргийн хувцтайж жирийн хүмүүс бөгөөд тэр дунд 2 эмэгтэй байлаа. Төлөөлөгчд нүхэн гэрээр орж барууны үзэлтнүүдтэй ярилцсан хаана ямар газар хэдий хугацаанд ажиллаж хэрхэн яаж буруутсан хоолунд хэр зэрэг байгааг асууж лавлсан аж. Ингээд явсны дараахан төвөөс ажлын багийнхан шалгалтаар ирж Зябэнгоугийн байр байдлыг үзэж шалгасан гэх яриа тарж 2 эмэгтэй нэг нь дэд сайд байж гэлцлээ. Бид ч төвөөс Зябэнгоугийн асуудлыг дөрвтойхон шийдэх нь барууны үзэлтнүүд гэгдсэн хүмүүс суллагдаж харих нь гэж санаад жигтэйхэн баярлав. Зябэнгоуд олон хүн өлбөрж өгснийг төвийн захиргаа мэдсэн хойно бидний байдал өөрчлөгдөх нь гэж горьдсон ч ямар нэг зүйл ажиглагдсангүй хэд хонсонд хөөрсөн сэтгэл чөхөрлөө. Барууны үзэлтэн гэгдсэн бид мөнөө хэмэгтэй дэд сайтын ачаар 1961 оны 1-р сард гэрийн бараа харлаа. Гэвч Дунзяныгийн тухай өгүүлээ. Түүнийг өөд болсноос хойш 5-6 хоногийн дараа нэг өдрийн үдээс хойно эхнэр нь минь шууд ирлээ. Галтрэгнээс буугаад сурсаар байгаад биднийг олоод ирэв. Дунзяныг асуусаар манай нүхэн гэрийг олжээ. Миний гудас үүдэн хавцаад бол Дунзяныг эмэгтэй хүн дуудаж байгааг сонсоод "Өөрөө хэн бэ?" гэж асуувал би Дунзянытэй уулзах гэсэн юм гэж хариулсанд эхнэр нь болохыг даруй мэдэв. Сандарсандаа нүхэн гэрээ намхан гэдгийг мартаж босоод толгоогоо цогчхов. Өвдс нөөж мэдлгүй. Дунзяныгийн эхнэр ирж гэж бусаддаа хэлээд эмэгтэйд "Өөрөө ороод ирээ" гэв. Гаднаас салхисэвэлцэхэд хэвтэж байсан улс өндийн сууж, зарим нь хувцаа өмсөж, зарим нь хөнжлөө дээш татна. Үүдний унжуугыг сохиж орж ирсэн эмэгтэй намхан нүхэн гэрийн таазанд толгоогоо цохиж өвдсөндөө ярвайж бөхийгөөд "Би Шанхайгаас ирсэн, намайг Гүсян юун гэдэг Дунзянытэй уулзах гэсэн юм.
Энд суудаг гэж дууллаа гэхэд би тийм ээ энд суудаг гэж арай хин хэлв. Үнэн дээр бол түүнийг ирэхээр юу гэж хэлэхээ ёр бодоогүй байсан юм. Донзианы өнгөрөөд 6-7 хонсон тул эмэгтэй энэ тухай дуулаад эрэхгүй үз гэж сэтгсэндээ тэр. Гэтэл гэнэтхэн хүрээд ирсэнд баахан баламгдаж барьцаалцсанд эмэгтэйч анзаарч Донзианы байхгүй байгаа мó гэж асуухад би дуугарсангүй. Санд минь толгой тагсхийгээд нөхөд рүүгээ харвал суухан сууж хэвтгэн хэвтэж мөн л хар цагаан дуугүй өөдөөс ширтэн. Би яах учраа олохгүй. Та суул да. Та Донзианыгийн эхнэр үү гэж Дэми асуусанд тийм ээ эхнэр нь гэсэн боловч суусангүй. Эргэн тойрныг ажиглан асуусан харцаар тоонно. Та Ливен хаан мөн үү? Нөхөр маань Лиах гэж бичсэн байсан. Өөрийгөө меншүүд эзгүй байвал Ливен хантай уулзараа гэсэн та мөн үү? Донзианы өөр газар руу шилжиж магадгүйгээд намайг ирэх боломжтой бол ирээрэй гэсэн юм. Би Зянбэнгөөд хэд эргэж очсон ч энэ дэрэг болохоор нэг ирийг санаад гарсан минь энэ. Донзианыг өөр газар шилжүүлчихсэн үү Лиаха гэж асуухад би Донзианы гараад явсан л да. Гараад явчихсан гэсээр харц буруулан гудсан дээрээ бүтээлэг дийлгээд чи суул да энд суу. Гудас маань бохирч гэлээ бүтээлэг нь гайгүй гэж хэлэхдээ учир байдлыг хэрхэн дуулгахаа бодол хийлв. Эмэгтэйч суула. Гартаа барьсан томоо ирээн цүнхээ дэрэгдээ тавьж толгойд зүүсэн ногоон альчуураа тайлаад өөдөөс ширтэв. Өмнө зүгийн төрх, өргөн дух, хүнхэрнүүд шовх хэрүүтэй нүдэнд дулаахан бүсгүй юм. Донзианы түүнийг 30 тай гэж хэлж байсан ч овор багтай 25-6 тай л болов уу гэмээр. Түүний тухай яаж хэлэхээ мэдэхгүй аяг угааж ус хийж өгөх гэсэн боловч гудсны маань толгойд байдаг халуун сав хоосон байлаа. Ус аваад ирий гэд тэр зур яахаа бодохоор гарах гэсэн боловч эмэгтэй Лиаха хэрэггүй. Донзианы хаашаа явав хизээ эргэж ирэхв гэж асуухад би аргаа барсандаа нөгөөдүүлдэ та нарт буцалсан ус байна уу? Гүү авахад хийгээд өгөөч гэсэнд нэг хүний халуун сав устай байж таарад би ч ус аягалж арьсан авдар дээр тавиад гүү авахаа Донзианы таныг 30 тай гэж хэлсэн. Надаас хэдэн насаар эгчмэд болохоор гүү эгч гэж дуудаж болох уу? Намайг Вэнхайн гэхэд болно гэвэл эмэгтэй инээмсэглээд Вэнхайн Донзианы хаашаа явав чи мэдхүү гэж асуув. Би гүүхчээ танд хэлэхэд хэцүү байна. Та сэтгэлээ бариарай. Донзианы яваад 7-8 хонож байна гэж шулуухан гэлээ аядуухан өгүүлээд бусдыгаа харвал тэд эмэгтэйг ширтэж байлаа. Эмэгтэй ихэр татан ойлгох вэ гэж имэж байсан ч хөдөлсөнгүй. Өөдөөс гөлрөхэж миний хэлснийг ойлгосонгүй дээ гэж санаад гүүхчээ. Та миний хэлснийг дуулав уу? Донзианы 7-8 хоногийн өмнө өөд болсон гэхэд гэнэтхэн ихэр татлаа. Тэр миний үгийг даруй ойлгосон ч аянганд нэргүүлсэн мэт цочирцондоо уйлж чадахгүй суусан бизээ. Том цүнхээ налаад мэгшин уйлахад сэтгэл өмөрч дээрээс хүн тачаа дараад авах шиг болов. Хэд хоноод л хэн нэгэн өнгөрдөг болохоор ээлдэл болоод хүнийг их сэрэл мэдрэмжээ алдсан гэж өөрийгөө санаж явтал эмэгтэйн уйлах дуун өр зүрхийг минь эмтлэн цочов. Нүднээс өөрийн эрэхгүй нулимс туслана. Нөхрөө суллагдан эргээд ирнэ гэж хүсэн хүлээж суудаг эмэгтэй л 3 жилийн турш 2-3 сар болоод л хоолунд хувцс хунар зөөж эргэх нь мэдээж. Гэтэл энэ бүх хүсэл мөрөөдөл нь нуран баларч нөхөр нь үгүй болоход яах вүлээ? Түүнээс гадна Шанхайгаас алс холын Гаотай меншүүд хүрэх амаргүй. Шанхайгаас галт тэргээр 2 өдөр 2 шөнө явж байж өрөмчийн Гаотай ордог шүү дээ. Тэр үед хурдны галт тэр гэж байх биш. Шанхайгаас хэд дамжиж байж 5-6 дахь хоног дээрээ Гаотайд хүрнэ. Холоос тэмүүлсээр ирэхэд нөхөр нь өнгөрсөн байсанд ойлгохгүй байхын аргагүй. Би ч дагаад нулимс унгав. Манайхан ч нууцхан нүдэ арчиж суугаа харагдсан. Эмэгтэйг уйлж жаал тайтгарахад гүүхчээ. Хойлоод явах вэ? Сэтгэлээ барих хэрэгтэй. Бие бодохгүй бол болохгүй шүү дээ. Шанхайд эргэж очих зам хол
Сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэж аргацсан ч мэгшин уйлсаар сув. Гүүгчээ, Дунзянгийн явхаасаа өмнө танд дамжуулаарай гэж загсан юм бас би гэвэл нулимсаа арчаад өндөөлөө. Нөхөр нь өнгөрөхөөс өмнө ямар байдалтай байсныг яриад өвдөж зовоогүйг нь хэлж бидэнтэй ярьж угаад л гэнэтхэн амьсгал хураасан гэлээ. Бид түүнд шинэ хувцс өмсгөж, шинэхэн ширэн хайрцагт хийж хөнжил бүтээлгээр нороогоод хөдөөлүүлснэ ч үгүйлв. Гэхдээ өөрөө энэ газар ясаа тавихыг хүсээгүй. Эхнэртээ цогцыг аваад яваарай гэж загсныг би хэлсэнгүй. Эд зүйлсийн захиргаанаас хураасан авахаар бол тийшээ очиж уулзах хэрэгтэй. Авахгүй бол үнэтэй цайтайг нь шуудангаар явуулаад бусдыг устгах гэхэд эмхтэй. Эзэн нь байхгүй хойно эд зүйлээр нь яах вэ гэсээр эргээд уйллаа. Нилээн удаан уйлаад цүнхээ нээж хэд хэдэн цаасан удтай зүйл гаргаж гудсан дээр тавиад Вэнхан энэ хоёр хувцсыг би Шанхайд байхдаа Дунзяны давсан юм чи өмстөө. Энд бас ноолсон цамц би нэгсэн юм. Түүнийг аваад буцъя да. Энэ бин хатаасан мах жигнэмгийг та нар авдаа хувааж ид гэж ойлон өгүүлэхэд энгийн үед идэх юм харсан манайхан уухайн тас дайрдаг бол энэ удаа тэгсэнгүй. Гудсан дээрээ суугаад хөдөлсөнгүй. Би яах нэвдэ? Буцах замдаа замын хүнсхий гэж хэлэх хүнч байлаа. Би ийм их юм идэж барахгүй шүү дээ. Хэдэн бин байхад хангалттай галт тэргэнд савтай хоол зардаг болохоор ёр зүгээр. Та нар хуваагаад ав гэвэл мөнөө хэр нэрэж тиймдээ. Тэгвэл би хидийг авлаа шүү гэсээр босож ирээд хоёр бин авч хумхөн өмхлээд хахаж цацсан ханав. Зарим нь инээ талдан яарч сандралгүй тайван идээч гэхэд манай хүн нулимсаа гартал цацсан ч бингээ зажилсаар байгаад залгиж орхилоо. Хахаж өгсөн байсан ч хамаагүй амандаа хийсэн л бол залгин шүү дээ гэвэл хүмүүс инээлдэв. Манайхан идэх юм руу дайрахад би та нар ах захаа мэдэх хэрэгтэй шүү дээ аяар гэм. Гүү ихчд хэдэн бин үлдээгээрэ гэсэн ч гудсан дээр минь жигнэмгийн үүрмгээс өөр юм үлдсэнгүй. Эмэгтэй зүгээр дээ эдэцгээ би галт тэргэнд суугаад савтай хоол аваад идчихнэ гэсэн боловч бусдынхаа өмнөөс ичиж гүү ихч минь биднийг өршөөгөөрэй. Улман зэлмэн явдаг учраас ичихчгүй дайрчихлаа гэвэл зүгээр дээ гэд санаа алдав. Манайхан гүү ихчийн авчирсан хоол хүнсийг идэж бараад өөрийн гудсан дээрээ суухад зарим нь гарах рундаа наалдсан жигнэмгийн чихрийг долооно. Та бүхэн Дунзяныгийн найз нөхөд амьд ахуйд нь тусдын болж явсанд талархаад баршигвэ. Та нараас хүсэх нэг зүйл байсан ч гээд биднийг тойруулж харвал бид ч чимээгүйхэн өөдөөсөн ширтлээ. Нэрлэхэлгүй хэлээч гэхэд эмэгтэй. Би Дунзяныг ингээд өнгөрчихнө гэж даанч сансангүй. Уулзаж амьдсангүй. Та нар намайг булшин дээр нь дагуулж очоод түүнийг минь ухаж гаргаад сүүлчийн удаа харуулаач. Би түүнийгээ Шанхай руу авч явна. Та нар надад туслаач гэвэл нэг маань тэгэлгүй яах вэ? Бид туслалгүй яах вэ гэсэн ч би гүүгч минь тэгж яаж болох вэ? Булшийг хөндөж болохгүй гэлээ. Яагаад тэрвлээ гэж гайхширан асуухад гаргаад 7-8 хонжуугаа болохоор ялзраад эхэлсэн. Авч явах боломжгүй. Тэгээд ч галт тэрэг нь зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм амар бүтэх ажил биш гэтэл тэгээд яадаг вүлээ гэд горьцсон харцаар харна. Хэдэн жилийн дараа ирвэл ясыг авч явж болох юм да гэхэд хэсэгтээ дуугаа хураан бодол дарагдаад өөр арга үгүй юм гэж юу гэсээр санаа алдаад тэгвэл 2 жилийн дараа эргэж ирээ дээ. 3 жил болохоос өмнө шилжүүлье гэв. 3 жилийн дараа газар шороондоо шингэж амжаагүй л байх болов. Удаж байж бүрэн шингэн шүү дээ. Яарах хэрэг юм? Тэргүй энэ удаа авч явах боломжгүйгээс хойш ирвэл нэлээ хэдэн жилийн дараа ирсэн нь дээр нэгэнт өнгөрсөн тул хөрс шороондоо амгалан ойрсч байг гэж ятгахад нээр нь тийм юм уу? Таныхаар болъё доо. Гэхдээ өнөөдөр намайг тийш нь дагуулад очооч газрыг хараад буцах гэсэн юм хэмээн гуйхад өөнөөс л айж явсандаа баахан эвгүүцэж юу хэлэхээ мэдэхгүй самгарцсан ч гүүхчээ газар дээр нь очсны хэрэггүй гэлээ. Тэгтэл нүдэн томроод яагаад тэр вүлээ гэж асуухад гүй юу л да овоолсон шороол байгаа шүү дээ. Хараад байх юмгүй гэвэл царай нь ховс хийж Вэнхан би түүнийг л гэж энэ хол газрыг туулсан гэсэнд
Тийм л дээ. Гэхдээ Дунзяны нэгэнт өөд болсон хойно гэж ярил. Тэглээгээд газрыг нэргэж тойрох ёстой шүү дээ гэв. Үгүй тэрч тийм л дээ. Гэхдээ газрыг нэрээд олохгүй л болов уу? Яагаад олохгүй гэж асуухад надад хэлэх үг олдсонгүй. Өөдөөс цоо ширтэх түүнээс харцаа буруулан тэр хавьд олон хүнийг оршуулсан болохоор хэнийг хаан тавьсныг мэдхийн аргагүй л дээ гэхэд Вэн хаан чи саяхан хэд хоногийн өмнө та хэд гаргасан гэж хэлсэн. Тийм байтал газрыг олж чадахгүй юм гэж үү гэд гайхширлаа. Гүөхчээ бид гисэн нь ийм ажлыг хариуцсан багийнхныг хэлсэн ухаантай түүнээс биш манайхан тийш очиагүй л дээ гэвэл эмэгтэй үл итгэсэн байртай ширтэн. Та итгэхгүй бол энэ хідээс асуул даа гэсэн ч эмэгтэй дуугарсангүй. Тэгж Вэн хаан би ямар ч байсан газар дээр нь очих хэрэгтэй. Чи намайг дагуулад яв. Хожим мэрж шилжүүлэхэд газрыг мэдэхгүй л яах вэ? Эмэгтэй намайг дагуулж явах хүсэлтэй гэж эндүрчээ. Гүйхчээ. Манай энд өнгөрсөн хүнийг гаднаа тавьдаг. Тэгээд хөдөөлүүлэх багийнхан морин тэрэгтэй ирж аваад явдаг. Биднийг тийш явуулдаггүй. Өлсөж туйлцсандаа хөл дээрээ зогсож чадахгүй байгаа хүмүүс тийм хүнд ажил хийж чадахгүй нь тодорхой. Үнэн дээр ийм л байдаг гэж учруулахад эмэгтэй ялимгүй тайвширч Вэн хаан намайг ямар ч байсан тэр газарт нь хүргээд өгч би өөрөө ирж олъё гэлээ. Тэр олон адилхан овоолгон дундаас яаж олох юм бэ гэхэд хөшөөгүй юм уу гэд гайхширлаа. Дайн дүрэгцэн цэргээр биш ямар хөшөө байх вэ? Хөшөөчгүй яаж орчуулж болдог байна? Тийм бол ар гэрийнхэн нь хаана гэж газрыг нэргэж буян ёс үлдэх юм бэ гэж асуухт нь би үнийг яаж мэдэх вэ? Цаасан дээр нэр дугаарыг бичээд оршуулдаг гэвэл тэр цаастай нь хамт оршуулдаг юм бол нэрийг бичих хэрэг байна уу гэв. Данс тооцоо хөтлөхөд хэрэгтэй шүү дээ. Дараа нь ар гэрт нь мэдэгдэнэ гэж учруулахад эмэгтэй. Тэгээд би Дунзяныг харж чадахгүй буцах нэ гэсээр мэгшин ойлов. Тэгтэл Чао Чунвэн олджил таарна. Захиргаанаас хаана гаргасныг асуухад болох байлгүй дээ гэхэд бусд нь ч мөн тийм шүү гэж дэмжихэд эмэгтэй нулимсаа арчаад тэгвэл очиод асуугаад өгөөч гэж гуйв. Манай нүхэнгэр жалгын тэхий дунд би эмэгтэйг дагуулад жалгаар 10 хэдэн минут алхаж тэгш газарт гараад тэр зүүнтэй 2-3 газрын цаанд захиргаа би гэж зааж өгөөд эргэв. Эргээд иртэл Чао Чунвэн намайг элдвэр харав. Тэр бөгөөс Шансигийн хүн 1946 онд 17 та байхдаа нууц бүлгэм дэлсэж бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны дараа Гансу мужийн тээврийн компанид улс төрийн хэлтсийн дараагаар ажиллаж байсан. Түргэн зантай юмалвал уурлаж уцаарлана. Нарийн бичгийн даргийнхаа тухайд санал гомдол мэдүүлснээр барууны үзэлтэн гээгдсэн аж. Юу болов гэвэл Дунзяныгийн эхнэр уйлж унжиж байхад газар дээр нь дагуулад очихгүй. Хэдхэн алхмын газар шүү дээ. Нөхрөөгээд ирсэн хүн газар дээр нь очно гэлгүй ч яах вэ? Гэтэл чи мэдэхгүй чадахгүй гээд гэсээр элдвэр хэлэхэд амаа тат очиж болохгүй шалтгаантай болохоор л дагуулж явсангүй. Эмэгтэй дахиж юм хэлвэл дэмэн шүү гэж зансан ч юу гинэ? Чи тэр ноосон цамцыг авмаар байсан биз дээ. Санаагч нь хэлчихнэ гэж айгаа юу? Ноосон цамцаа өгсөн болж чи дагуулад явах байсан л да гэд дайрав. Битгий дэмэр. Хэдэн өдрийн өмнө би тийшээ очисон. Дунзяныгийн хувцсыг мулзалж яваад зүгээр л ил тавьчихсан байна лээ. Бүтээлгэнч байхгүй байсан гэхэд юу гинэ? Тийм хэрэг болсон гэж юу гэд Чао Чунвэн нүдэ бүлтгэлгэв. Багшийн сургуулийн түүхийн тэнхмийн Жам багш эдэж уух юмар солио биздээ. Шинэ хувцс өмсгөж бүтээлгэр ороогоод хэрэггүй гэж та нарт хэлсэн дээ гэхэд би түүгээр барахгүй бөхснийхэн зузаан махыг таслаад авсан байна лээ гэвэл арай үгүй байлгүй дээ гэд шогширно. Итгэхгүй бол өөрсдөө очиж үз. Та нарыг хуураад явах вэ дээ. Хөл гэдснээс нь хүртэл өмлөөд авчихсан байсан гэхэд Чао Чунвэн Вэжанхай арай чи биш үз гэж ширүүлв. Вэжанхай хэдэн өдрийн өмнө иймэрхүү хэрэг тарж хоригдоод гарч ирсний учраа түүнийг сэжиглэхээс өөр аргагүй. Энимит үдэш болж унтахаар хажуулав. Гэтэл хэн нэгэн дуудаж байна. Босоод харвал гүү ихч.
Захиргаанд очоод нөхрөө 7 хоногийн өмнө нас барсныг данснаас нь үзжээ. Гэвч хаахан оршуулсныг хинч мэдэхгүй байлаа. Ингээд маргааш өглөө хамт явж хайлтж өхийг уйлан хайлан гуйхад би ирээд олдохгүй шүү дээ. Та нөхрөө гэсэн сэтгэлээр энэ хүртэл цуцалдгүй явлаа. Талигаач гомдох зүйл үнэндээ л үгүй лээ гэж ятгсан ч дийлсэнгүй. Хөнжил гудснаасаа илүүчилж унтаад өглөө Шанхай руу буцтаа гэвэл эмэгтэй уйлсаар суув. Өглөө босоод гар нүрээ угаасангүй. Гар нүрээ угаавал даардаг тул хэдэн сар ийн угаал үлдээгүй юм. Эмэгтэйд ногооны бөмбөлөг өгсөн ч идсэнгүй. Дунзяныг олж харахгүй л бол сэтгэл амрахгүй. Надад туслаач дэгээд царай алтна. Ийн уйлж суусаар ахин нэг хонов. Эмэгтэйг меншүүд ирснээс хойш 3 дахь өдрийн өглөө үүрээр сэрэхэд анайл нөхөн гэрт маань суусан хിവэр. Үдээс хойхон хідүүл нөхөн гэрийнхээ үүдэнд нарлан суутал. Эмэгтэй ямартайч өөрөө явж нөхрөө хайн химээв. Би түүнийг хориод дийлсэнгүй. Арга буюу араас нь явлаа. Меншүүийн чонохой харуу бүрүй боломох сүрглээд эргэлдэнэ. Сэгзэм эдсээр жигтэйхэн зоолж арьс үснэг ялтгана. Гүйгч минь буцъя. Чон ихтэй шүү дээ гэж учралсанж минь хань чи хүр золоод өгөөч. Би ухснаа эргээд булчих нь санаа зовлтгүй гэд нулимс дүүрнүүдээр өөдөөс ширтв. Би тантай хамт явъя. Гэхдээ гэгээтэд явъя. Одоо харин буцъя гэвэл эмэгтэй зөвшөөрлөө. Дунзяныг хойхон тал тавьсныг би мэдхийн учраас маргааш өглөө нь гүйгчийг дагуулад тийш зүглөв. Нөхрөө хараад сэтгэлээ барьж дийлэхгүй байх вэ гэж эмээгч дагуулад явлаа. Одолгүй талигчийг олж очив. 30 гаруйхан настай хүдэр чийрэгээр хэдхэн жилийн дотор арьс яс болтлоо турж ицсэн цонхийн цайсанд ойр дотных нь хүнж танихад бэрх. Эмэгтэй нулимсаа урсхан түүнийг тэврээд авав. Татаж холдуулаад буцъя гэсэн ч оршуулахгүй яаж буцах юм бэ? Би түүнийг Шанхай руу аваад явна гэлээ. Яаж болох юм бэ? Үүрээд буцах хэрэг үү гэвэл чандралаад авч явна гэв. Би тэрүүхэн мөчөд зог туссан ч үнэндээ үүнээс өөр арга үгүй болохыг ухаарлаа. Гэтэл түлээ түлш гэхээр юм уугүй шүү дээ. Ингээд баруун хойш 2 цаг алхан байж 7-8 бэрийн цаана байх тэр ажныхаас түлээ түлш худалдаж аваад түүний зааж өгсөн 2 хөгшөнтэй хамжин чандралхаар болов. Ажил явдлыг гүйцээхэд хэдэн цагаан ясал үлдлээ. Гүйгч авчирсан ноосон цамцандаа талигчийн ясыг боох гэсэн боловч жижигхэн цамцанд яаж багтах вэ? Би Солонгосын дайнаас авчирсан эхээхэн нандиндаг Америк цэргийн хүрмээ түүнд өглөө. Энэ хүрэн миний хувьд нандин эд. Хоол хүнсээр сольж болох байсан ч солиогүй өдий хүртэл хадгалсаар ирсэн. Та аваад явдаа гэвэл би хүрмээ чинь угааж цэвэрлээд эргүүлээд илгээнэ гэсэнд хэрэггүй. Заримдаа алддаг шүү дээ. Хувь заяа байвал хоёулаа эргэж уулзхал байлгүй. Тэр цагт авъя даа гэхэд эмэгтэй гэрийн хаягаа бичиж өглөө. Маргааш өглөө нь галт тэрэгний буудал хүртэл гаргаж өгөхөд гүйгч хүнд ачаагаа үрсээр олны дунд орж галт тэрэгэнд сууж билээ. Үүнийг өгүүлэгч Бибер Ливен хантай 3 жил мал маллаад баруун хойдын багшийн сургуульд элсэж орсон билээ. Төгсөөд Ланжоугийн дунд сургууль багшаар үлдсэн тул Ливен хантай уулзсангүй. Гүйгчийн гэрийн хаягаа бичиж өгсөн дэвтрийг Вэнхан тэр жил түлээ түлшгүй учраа галд нэмэрлсэн гэдэг. Сураг сонсохнээ тэрээр цагаадаад муждоо очсон дуулддаг. Гэхдээ хаана ажилд орсныг тодруулж чадаагүй юм. Амьдрал гэдэг тааваршгүй юмсанж 1996 оны тэр нэгэн өдөр би дунд сургуулийнхаа багшинд очихоор гарлаа. Ланжоугийн армийн уулзурт хэн нэгэн намайг дуудаж байна. Эргээд харвал Ливен хан дүрээрээ мөн. Өсөн л буурал болсноос биш бусдаар бол хിവэрэ. Гар барин мэдчилж хажуухан суудгаа хэллээ. Тэдний дорж хууч хөрөнгөө хундаг толгов. Цагаатаад 10 гаруй жил үйлдвэрлэлийн хилцээний дараагаар ажиллаж байгаад тэтгэвртэй гарч гэрээрээ Ланжоуд нүүж иржээ. Хуучилд суугаад тэрээр гинэт нөгөө Шанхай эмэгтэйг чи санаж байна уу гэдгийм байна. Саналгүй яах вэ гэвэл би Шанхай орж сургийг гаргасан шүү гэлээ. Нэр юу
гэхэд нэрээ байлгүй яах вэ? Би 57 онд нийтлэл бичээд буруудаж барууны үзэлтэн болсныг чи санаж байгаа биз дээ? Цагаатсан хойнооч үзэг цаасны илүүлж хэд хэдэн нийтлэл бичсэн юм. Хөдөлмөр хүмүүжлийн тухай бичсэн нэг нийтлэл маань шүүхийн байгууллагаас шилдэг нийтлэлээр шалгарч Шанхайд аялах эрхээр шагнууллаа. Тэнд өнгөрүүлсэн сүүлчийн өдөр чөлөөтэй байсан тул дэлгүүр хоршоогоор орохоор гарлаа. Эхнэртэй жаал зугаа хувц хунар авахаар Шанхай Нанжины гудмаар алхав. Эхнэр маань бас цагтаа зовлон үдсэн амтэн. Хоёр хүүхдээ ганцаараа өсгөж өөрийгөө зөнд нь хайсан. Сайхан хувц өмсөж явсан удаагүй. Аятайхан юм авчигыг санаад нэлээд хитэн дэлгүүрээр орлоо. Сэтгэл таарах юм олдсонгүй. Алхаж явтал Эли Шабай Европ хувцсны дэлгүүр гэсэн хаягтай дэлгүүр байна. Эли Шабай гэсэн үг нэг л тань санагдаад явж орлоо. 30-аад жилийн өмнө меншүүд ирсэн эмэгтэй гэрвэл ийм дэлгүүртэй өөрөөсөө арын хашаантанд амьдардаг гэж хэлж байсан нь бүр түүрхэн санаанд орж тэр эмэгтэйд хүрмээ өгч уулснаа санаад жигтэйхэн баярлав. Хүрмээ эргүүлж авах гэсэн дайч биш. Хуучны танилтайгаа нүүр учрах нь хэмээн хөөрч байлаа. Дэлгүүр төдийлөн том биш боловч ашигтай ажилдаг шинжтэй. 40-од насны худалдагчаас нь танай дэлгүүрийн анхны эзэн гүү овогтой байсан уу гэж асуулаа. Тэгсэн худалдагч гайхсхийгээд манайх улсын дэлгүүр шүү дээ гэж байна. Тийм л дээ. Гэхдээ бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны дараа 50-аад онд энэ дэлгүүр гүү овогтих байсан уу гэвэл та яагаад энэ тухай асууж байна уу гэд гайхаж байна. Танайд тэр үеийг сайн мэдэх нас тогтсон хүн бий юу гэвэл та хоёр давхарт гараад манай нягтлантай уулзвал дээр байх тэр л мэдэж магадгүй гэлээ. Дээш гарвал 60 иргэм насны ир сууж байна. Учраа хэлвэл энэ дэлгүүр ухтаа гүү овогтих биш харин жүү овогтих байсан гэхэд тэгвэл Шанхайд танайхаас өөр Эли Шабай нэртэй хувцсны дэлгүүр байдгүй гэж асуувал байхгүй. Би Шанхайн улсын хувийн дэлгүүрт насаараа ажилласан мэдлгүй яах вэ гэлээ. Би л буруу санаад байх шиг тэр эмэгтэй дэлгүүрийнхээ ард талын хоёр давхар Европ загварын байшинд суудаг гэж хэлж байсан юм гэвэл тийм байшин байхгүй шүү гэв. Байсны нураач хаагүй байгаа гэж асуухад толгой сэгсрээд тийм байшин юр байгаагүй. Би энд 20 гаруй жил ажиллаж байна. Ард талд улс байгуулагдахаас өмнө барьсан өндөр байшингууд л бий. Хоёр давхар байшин байхгүй гэсэн ч генетхэн дууга хурааж. Гүй та Нанжины гудамд байдаг Виктория дэлгүүрийн тухай асуугаад байна да. Тэдний эрт дээр гүү овогт эзэнтэй байсан гэдгийм байна. Тийм үү? Гүү овогтын дэлгүүр гэсэн үг гэхэд тийм ээ. Таал буруу санаад байх шиг Виктория гэдэг нэртэй дэлгүүр шүү дээ. Ардаа хоёр давхар жижигхэн байшинтай гэсэнд тэр эмэгтэй Эли Шабай гэж хэлсэндээ англи бүсгүй нэр гэж хэлж байсан гээд эргэлзэхэд та Элизабет Виктория хоёрыг хольж солиод байх шиг олон жил өнгөрсөн хойно аргагүй дээ гээд өөдөөс мишэв. Гэлээж би Виктория дэлгүүрт очоогүй юм. Нягтлан хөгшөнд талархаад гарахдаа гүү овогтих тэндээс нүүсэн ч байж мэднэ. Нүгээгүй байлаач эмэгтэй өөр тийшээ шилжсэн. Эсвэл өнгөрсөн байвал баярлсан сэтгэл минь бөхнө гэж бодоод очоогүй. Миний хувьд сургийг гаргасан нь л чухал байсан да гэж хуйчлаад хундахтайгаа тулгаж билээ. Төгсөв. Орчуулсан Бат Эрдэнийн гэрлээ.